За надад бас ганц нэг асуулт байна. За малын генетик нөөцийн тухай хууль бол одоо маш чухал хуулиа. 2017 онд батлагдсан. Тэрнээс хойш одоо нэг хэлэхэд энэ хууль маань огт хэрэгжихгүй байгаа. Олон зүйл дээр. Би ганц нэгэн жишээ авч энэ адуун дээр манай зүүн бүсээ сонгогдсон их хурлын гишүүд бол энэ импортын адууг бас тодорхой хугацаанд хориглох чиглэлээр бас тодорхой ажил зохион байгуулалтын холбогдох байнгын хороо шаардлагатай бол улсын хурлын тогтоол гаргах чиглэл рүү бол ажиллая гэд ажиллаж байгаа. Импортын адуу ингээд гайлын мэдээ аваад үзэхээр сүүлийн одоо 2024-өөс 15-аас 2024 он гэдэг ингээд 10 жилийн хугацааг аваад үзэхээр жилдээ нэг дунджаар нэг 500 адуу орж ирж байгаа. Импортоор одоо үндсэндээ азраг орж ирж байна. За энэ азраганд хамгийн багадаа 20 гүү тавьж байгаа. Тэгээ жил болгон үндсэндээ адуун сүрэг маань нэг 10,000 орчим адуу үндсэндээ ирлийсэж байгаа. Гэхдээ гадны цус орж байгаа. За энэ бол тоо үзүүлэлт. За эдийн засаг талаас аваад үзэхээр гаднаас импортоор орж ирж байгаа адууны үн хамгийн багадаа 50 саяас 200 сая төгрөг. Тэжилдээ нэг 500 адууг дундчлаад нэг 120 орчим сая төгрөг, за 125 орчим сая төгрөг гэж бодоход жилдээ нэг 62.5 тэрбум төгрөг гадагшаа гарч байгаа юм. За энийг дагсан хэвэг тэжээлийн мэдээг бас би авч үзлээ. 2025 оны эхний улирлын байдлаар 3.5 сая долларын хэвэг тэжээл орж ирсэн. 2024 онд 14 сая, 2023 онд 10 сая гэдэг. Маш их мөнгө энэ импортын адууг дагаж гадагшаага урсж байгаа. Тийм учраас бид бүхэн тэр дундаа энэ жил бол энэ Монгол улсын дэлхийн нийтээр эдийн засаг хүнд байгаа. Тэр дундаа Монгол улсын эдийн засаг бас хүнд байгаа энэ цаг үед дээрэс нь генетик нөөцийн тухай хуулиа хэрэгжүүлэхийн тулд бид бүхэн эхний ээлжинд тодорхой хугацаанд энэ импортын адууг хязгаарлая гэсэн ийм санал гаргаж байгаа. Хөдөө орон нутагт бид бүхэн маш их тойргоороо мөн төвийн бүс, за баруун бүс гэд олон газраар бас ажилласан. Дээрэс нь энэ мэрэгжлийн холбоодуудтай бид бүхэн бас уулзалт хийсэн. Монголын морин спорт уяачдын холбоо, Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбоо, за дээрэс нь уяачдтай хөдөө орон нутагт мал маллж байгаа одоо хөдөөгийн хөх уяач нартай, малчдтай маш олон уулзалтуудыг хийсэн. Одоо энэ импортоор орж ирж байгаа адууг тодорхой хугацаанд зогсоох ийм зайлшгүй шаардлага байна гэдэг дээр бол одоо маш олон хүмүүс бол санал нэгдэж байгаа. Тийм учраас бид бүхэн энэ чиглэл рүү бас энэ хориглох асуудал дээр одоо бас салбарынхаа яамтай хамтарч бас ажиллах ийм зайлшгүй одоо бас шаардлага байна гэж үзэж байгаа юм. Батлагдсан одоо нэг л тоо баримт. Түрүүн та бас өөрөө тайландаа бас мэдээлэлдээ бас дурдж явах шиг байна. Адуун сүргийн 30.8% нь ашиг шимийн чиглэлийг наривчлан тогтоох зайлшгүй шаардлагатай байна гэж шинжээчид дүгнжээ гэж байна. Энэ бол маш өндөр тоо шүү. Өндөр тоо. Сая бас тайланд гарч ийн адуун сүрэг жишээ нь адууг бол одоо хамгийн багадаа 0.8% бууруулах ёстой гэсэн. Тэгж байж зогс тарилцаа бий болно гэсэн байгаа. Тийм учраас бид бүхэн импортоор адуу оруулж ирээд үржлийг маш ихээр хийж байгаа нөхцөлд энэ хууль болон энэ зогс тарилцаа бол одоо хэрэгжих боломжгүй юм а гэдэг дүгнэлтэнд бол хурж байна. Тэгээд хамгийн сүүлд та бүгд маань бас саяны сайдын эзнэр бол аттестачлалын явуулсан юм шиг байна. Оруулж ирж байгаа компаниудад.
Энэ компаниудын тоо толгойг цөөрүүлж ер нь энэ импортоор орж ирж байгаа адууг бас тодорхой хугацаанд одоо хориглох энэ чиглэлээр яг ямар бодлого барьж байгаа вэ? Цаашдаа ер нь оруулах нь зөв үү буруу юу гэдэг дээр бас маш тодорхой хариулт өгөөч. За баярлалаа. Сайд хариулах юм аа? Хэд нэмэр хариулах? За дөрөвнөр боловсролын дараа хариулъя. Тэгэхээр үржлийн мал импортлох, экспортлох тусгай зөвшөөрлийг хүнсгөлөж хөнгөлдрийн яамнаас олгодог. За энэ хүрээндээ бид тодорхой шаардлагуудыг тавиад энэ шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлүүдийг олоод явж байгаа. За яг үржлийн адуу импортлох чиглэлээр бол нийтдээ одоо 72 аж ахуйн нэгж иргэн зөвшөөрөл авсан байдаг. За үүнээс бол хяналт шалгалт хийж за тухайн жилд авсан квота одоо хэдэн үеийг оруулж ирсэн, ямар үржил хийсэн гэдэг хэдэн үзүүлэлтээр бас манай хяналт шалгалтын байгууллагууд мэргэжлийн одоо газрууд явж шалгалт хийсний үр дүнд 72 аж ахуйн нэгж иргэнээс 58 аж ахуйн нэгж нь бол тодорхой хэмжээнд шаардлага хангасан гэсэн ийм дүгнэлтийг бол гаргасан байгаа. За яг нийт Монгол адууны одоо тоонд харьцуулж үзэх юм бол жилдээ орж иж байгаа 500 толгой адуу бол одоо нийт адууны 10,000-ны 1% байгаа. За бид тодорхой хэмжээнд малын генетик нөөцийн одоо хуулийн хүрээнд энэ зөвшөөрлийг олгоод оруулж ирж байгаа хэдий боловч энийг одоо яг шууд хориход бас нөгөө талдаа гайлынхаа хяналт шалгалтыг одоо сайжруулахгүй бол энд одоо далдуур ийм үржлийн үр хөөрөл хөлдөөсөн өрөөд маш их хэмжээгээр гард үүсэн тодорхойгүй зүйлүүд орж иж бас энэ адууны үржил явагдах ийм болцоо нөхцөл байгаа. Тэгэхээр энийг бид нэр одоо нэг талдаа зогсоосон тохиолдолд энэ талынхаа хяналт шалгалтыг бас чангатгчээж энэ ажлыг бол зохион байгуулах нь зүйтэй гэсэн ийм байр суурь байгаа гэдэг хэлье. За энэ сайд нэмж хариулъя. За нэгдүгээр адуу сүргийн тоог тасралтгүй багасгах ёстой. Ялангуяа бэлчээрийн талхалтанд бол маш их одоо гомдол гэдэг юм уу одоо ийм байдал байнга орж ирж байгаа. За импортын адууг хориглох ямар хууль эрх зүйн орчин байхгүй. Хориглох болцоо одоохондоо байхгүй. Шаардлага хангаад материалаа бүрдүүлсэн экспортлж байгаа орны мал эмнэлгээс эрүүл гэсэн юм тодорхойлт юм авсан бүх одоо оруулж ирэх аж ахуйн нэгжүүд тэр квота багтаал оруулж ирж байгаа. Хориглох буюу хязгаарлах энэ бодлогыг миний түрүүн ярьсан энэ малын генетик нөөц холбоотой ингээд дүн шинжилгээ хийж дуустал төр хугацаагаар төдөлзүүлэх гэдэг зүйл байвал Монгол орны санал дүгнэлт гаргаад эсвэл их хурлын тогтоол шийдвэр гаргаад ингээд өгвөл яам хэрэгжүүлэхэд бэлэн байна. Одоо байгаа хэрэгжиж байгаа хууль эрх зүйн хүрээнд бол бид нар ямар нэг хязгаарлалт Инквестэд хүсэж хариулъя. одоо мөрдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд бид ямар нэгэн хязгаарлалт тавих эрх байхгүй хуулиар хориотой байгаа. Тэгэхээр одоо яг бодлого гаргадаг улсын хурал дээр юм хилцээд шийдвэр гаргаад хэрэгжүүлгээд өгөхөд яам хэрэгжүүлэхэд бэлэн байна. За утгын мэргэжийн тодруулъя. Тэмээд тэрийг бол ойлгож байгаа. Яам бол энийг шууд төтөлзүүлэх ямар ч хууль эрх зүйн талаас бол боломж байхгүй. Тийм учраас өнөөдрийн энэ танилцуулгатай холбогдуулаад Монгол орноос бас ажлын хэсэг гарах нь зөв баг гэж ойлгож байгаа. Тэгээ ажлын хэсэг гараад ямар зохицуулалтаар энийг тодорхой хугацаанд одоо импортын адууг хориглох боломж байгаа эсхийг судлаад гарц гаргалгаа гаргаад ингээд ажиллаад явбал бас болох байхаа гэж би ойлгож байна.